Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэн өгөх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Нүүдэлчин агро ферм компани Сүүний кластер зохицуулбар фермд ажиллалаа. Нүүдэлчин агро ферм нь 2018 оноос Сүүний кластер зохицуулбар фермийн төслийг Төв аймгийн 3 суманд хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 өрхийн 100 орчим иргэнийг ажлын байртай болгож дотоодын сүүний үйлдвэрүүдэд 9 сая литр сүү нийлүүлжээ. Гэр бүлээрээ тэгээд фермтэйгээ тэгээд худаг ус цахилгаан за ингээд ногоон байгууламж бүхий л орчныг болоод ингээд нэг дор цогцоор нь шийдсэн. Дээр нь эдгээр фермерүүд бол сургалт арга зүйн зөвлөгөө авах юм экстеншн центертэй болж энэ төслөөс эхлээд тэр гадаад дотоодын зөвлөхүүд за мөн янз бүрийн шин технологитой туршилт тавих хэдэрт бол эрдэмтдтэй хамтарч ажиллах юм боломжтой. 2030 он гэхэд үндсэндээ бид нар 100% өөрөө дотоод ослоо сүүг хангах бүрэн боломжтой. Тэгээд энийг хангахын тулд энэ кластерчсан яг энэ зохион байгуулалт бол маш үр өгөөжтэй гэж харж байна. Цаашлаад бид нар бусад бүсгүүдтэй яг энэ загварыг бас хэрэгжүүлээд хошоогоороо дамжуулаад хэрэгжүүлээд явах бас бүрэн боломжтой юм байна гэж харж байгаа. За эдгээр фермүүд нь хүнсний хөвслийн хүрээнд аль ферм нь бах үетэй уртутад зээл авсан байгаа. Дээр нь тоног төхөөрөмжийн гайдын дотроос 100 хөнгөлж байгаа, чөлөөж байгаа гэх мэт маш олон хөнгөлөлт чөлөөлөлт дэмжлэгүүд хүнсний хөвслийн хүрээнд явагдаж байгаамаа. Залуу гэр бүл оргилынх Нүүдэлчин агро ферм компани хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж 2024 оны 8 дугаар сараас фермерийн аж ахуй эрхэлж эхэлжээ. Тэд одоогийн байдлаар сүүний чиглэлийн Монбилиард үйлдвэрийн 18 үнэтэй бөгөөд нэг үнэнээс өдөрт донжжаар 18 литр сүү сааж сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Энд чинь нөгөө кластер ферм учраас Апота гэрээтэй Апогийн машин ирээд өөрсдөө аваа авчдаг. Энэ ямар гоё юм баггүй. Бүх юм нь бид. Бараг бидний бизнес шахаа юм байгаа байхгүй. Бид нэр өөрсдөө өхрөөдөө арчдах арга хэмжээг авах хэрэгтэй сайн. Яг бодитоор дэмжлэг болж байгаа нь бол яг миний хувьд бол сүүний урамшууллын мөнгө гэж бол харж байгаа. Үхрийнхаа яг өндөр сайлтай хугацааг яг л нэг тухайн сүүний урамшууллынхаа хугацаанд л ингээд барих гал ингээд амар хичээж ажилладаг. Ноолуурын орлого 450 орчим сая доллар, махных 140 орчим сая доллар болж өссөн харагдаж байгаа. Өмнө нь бол махны экспорт жишээ жилд хамгийн дээд нь 40 хэдэн сая доллар, 50 сая доллар хэтэрдэггүй байсан. 2 жилийн хугацаанд махны экспорт тавьдаг янз бүрийн хориг саад бэрхшээлийг байхгүй болгоод чөлөөт өрсөлдөөнөөр энэ салбарыг дэмжсэний үр дүнд ийм үр дүн гарч байгаа гэж харж байгаа. Нүүдэлчин агро ферм компани 3 дахь төслөө хэрэгжүүлэхийн тулд хүнсний хувьсгалын хүрээнд олгогддог хөнгөлтөө зээлд хамрагдаж эрчимдсэн фермд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ импортын гайлын татвараас чөлөөлүүлжээ. Харин уг төсөлд хамрагдсан залуу фермер эрхлэгчдэд төрөөс олгож буй сүүний урамшуулал томоохон дэмжлэг болж байгааг онцолж байсан юм.